Эрхэм хүндэт багш ажилтан оюутан төгсөгчдөө Монгол хэл шинжлэлийн тэнхимийн 80 жилийн ойд зориулан хүн хүндэт хэл баярын мэндчилгээ дэвшүүлэхэд хаатай байна. Тус тэнхим нь 1945 онд байгуулагдсан цагаас хойш Монгол хэлийг судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд энэ түүхэн ойн тэнхимийн багш оюутнуудын нандин хамтын үйл ажиллагааны үр дүн юм. Тэнхим маань монгол хэлний шинжлэх ухааны онол тактикийн судалгааны үндэс суурийг тавьж олон талын шинжлэх ухааны ажил үйлсийг амжилттай хэрэгжүүлэн олон арван монгол хэлний судлаач, багш мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргасан билээ. Мөн хэл шинжлэл, утга зохиол, соёл, түүх зэрэг салбарын судалгаанд гаргасан олон үр дүн нь Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны хөгжил онцгой үүрэг гүйцэтгэж байна. 80 жилийн түүхтэй энэ тэнхим нь зөвхөн олон судлаач эрдэмтдийг бэлтгэх төдийгүй Монгол хэл, соёлын үн цэнийг авч үлдэх залуу үеийнхэн түүнийг хүндэтгэх ухамсарыг төрүүлэх үйлсэд оюутнуудыг сургаж, боловсруулж ирсэн билээ. Тэнхимийн үйл ажиллагаа улам өргөжөж, олон улсын хэмжээнд ч монгол хэлний судалгааны салбарт нэр хүндтэй байр сууриа эзэлсэн. Энэ нь бол бидний бахархал юм. Бидний өмнө бэрхшээлүүд байсан ч хамтран ажиллаж, хүчээ нэгтгэн, ууштай зүтгэсээр ирсэн билээ. Тэгэхээр энэ ойн хүрээнд бид хүндэтгэлийн мэдрэмж, амжилт бүтээлийг хуваалцсан. Ирээдүйд ч монгол хэлний гүн судлах, шинжлэх ухааны дэвшил, хувь нэмрээ оруулах үйлсээ үргэлжлүүлэн явуулах болно. Монгол хэл шинжлэлийн тэнхимийн 80 жилийн ойд тохиолдуулан тэнхимийн хамт олон бүх нийтэд амжилт, эрүүлийн, ажлын бүтээмж, сайн сайхан бүхнийг хүсэн өргөе.